архитай орчин гэдэг бол архины буруу хэрэглээтэй орчин гэдэг бол өөрөө хүчирхийллийн маш олон хэлбэрүүдийг дотроо агуулсан байдаг. За тэгээд түрмгийлэл, үл хайхрал. За тэгээд дээрэс нь одоо хүүхдтэй буруу харьцах харилцаанууд тэнд ингээд олон янзын хэлбэрээр оршиж байдаг. Тэр хүүхэд эндээс юу мэдэрдэг вэ гэхээр өөрийгөө ямар ч үн цэнэгүй, өөрийгөө бусдад таниулах, өөрийнхөө одоо дотоод ертөнцийг илэрхийлэл дээр гацах, сурлагын амжилтанд буурах. За тэгээд сэтгэн бодох чадварт нь хүртэл юм сөрөг нөлөөнүүд үлдчихэдэг. Дээрэс нь хүүхэд их тогтуун биш байдлын улмаас түрмгий, түгшүүртэй зан авируудад айгүйх өртөх боломжтой. За тэгээд яг ийм орчинд өсөж байгаа хүүхдүүдийг одоо анзаарч мэдж байгаа хажууд нь байгаа эмээ өвөө ах эх чинь тухайн хүүхдийг одоо урлагтай ойр байлгах, за уран зурагтай ойр байлгах, дуу хөгжмөнтэй ойр байлгах гэх мэтчлэн ингээ урлагийн одоо маш сайхан олон төрлүүдийг ашиглаж тэр тухайн хүүхдийг тайвшруулах. Тэгээ тухайн хүүхдэд одоо сэтгэлийнхээ таагүй мэдрэмжүүдийг гадагшлуулахад нь тусдын болох нь бас тэр хүүхдийн одоо сэтгэл зүйн хямралаас нь ингэж хөнгөлж байгаа нэг хэлбэр болно. Хуйла мөрдөө